Сайн байна уу эрхэм үзэгчдээ та бүгд ICE Global-ийн нээлттэй ярил салхан нэвтрүүлэг үзэж байна. Студид Баттале Багдаев хөтлөгч ажиллаж байгаа. Өнөөдөр зочин маань Ринсингийн шүрэн багана. Энэ мөнх гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагын гишүүн. Сайн уу? Сайн байна уу? За, энэ сая yung намын баяр өнгөрсөн тий. Тэгээд энэ таны төрийн бус бас хаваацсан байна. Тэгсэн. За. Яаж хаваадаа вэ? Ярьж өгөөч. За тэгээ энэ үндэсний намын баярт манай мөнх гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас анх удаа оролцож байгаа. За тэгээд манайх шинэ номороо одоо өв түүхээ дээдэлдэг уншигч түмэндээ шинэ номороо ингээд танилцуулж оролцсон байгаа. За энэ шинэ ном нуушаа аваад ирсэн байна шүү дээ. За тийм аваад ирсэн байгаа. Зүгье ямар ном бэ гэж харуулгаарэ. За нэгийг над өгөөрэй. За энэ хүн Тэмүүзэн гэнэ. За энэ юм гэж ном гэж вэ? Ярьж өгөөч. За тэгээ би танд одоо тэгээд үзэгчтэй ч гэсэн одоо нэг дэс дараатай ярьж өгнө. За энэ номынхаа одоо зохиолч бас нэхлээд яриул. Тий байна. За энэ Алексей Сергеевич Гатопо гэд одоо бидний хэлж заншснаар Оросын Бред гэдэг гэтээ Монгол удамтай, Монгол усаатай Монгол хүн байгаа. Мэдээж уряд улсын зохиогчтэй. За. Тийм. За Гатопо өөрөө түүхч, зохиолч хүн байгаа. Тэгээд одоо монгол хэлтэй сонирхолж хэлэхэд Гатопогой одоо зөвлөлт холбоот улсын үед Монголд цэргийн алба хаасан байдаг. Өмнө гой аймгийн сайн шандад 2 жил цэргийн алба хаасан байдаг. Тэгээд өөрөө одоо нөгөө түүхч тийм ээ маш их түүхийг судалдаг. Тэгээд нөгөө зохиолч тэр утгаараа бас нөгөө өөрөө бодсон байдгийн билээ л дээ. Энэ Чингис хааны маань хүүхэд насны тухай яг ийм одоо юу гэдэг юм аа уншигчдад ингээд хүрэх ном байдгүй юм байна. Тэгэхээр би энэ Чингис хааныхаа бага насны тухай ингээд юу зохиол бичээ гэж шийдсэн байт юм билээ. Тэгээд энэ зохиолыг бичихтэй Гатопогой өөрөө түүхийн их сурвалжийг судлаад 40 жил судалгаа хийж 40 жил хөдөлмөрлөж тэгээд нийт 5 бот роман бичсэн байдаг. За энэ 5 бот роман нэг бичгтээ өөрөө хэлсэн байдаг л да. Хэрвээ би орос хэл дээр билээ. Эхлээд бол бурят хэл дээрээ дараа нь орос хэл дээр хөрвүүлээд орос хэл дээр 3 удаа хэвлүүлж тэгээд одоо орос уншигчтай толиулсан байдаг. За тэгээд 2014 онд одоо нөгөө монгол хэл дээр бас ингээ хөрвүүлээд гэдэг маш цөөхөн тод байсан болохоор яг уншигчдын хүртэл бол болж чадаагүй байдаг. Тийм болохоор манай одоо мөнх төрийн бус байгууллагаас одоо 2 дахь хэвлээд тэгээд нийт 5 бот романы эхний 1-2 дахь ботыг ингээ орчуулад хэвлүүлээд ингээд одоо цоо шинээр нь энэ Монголын үндэсний номын баярт ингээд өв түүхэд эдэлдэг уншигчдаа ингээд толиулж хүргэсэн. За тэгээд энэ хэн орчуулсан болно вэ энэ романыг? За энэ романыг болохоор одоо манай нэрт орчуулагч Пүрэв Давггай орчуулсан байгаа. Тэгээд мэдээж энэ ном маань болохоор одоо маш нэг энгийн хэллэгтэй учраас Пүрэв Давггай яг тэр одоо мөн чанарын алдагдуулахгүйгээр орчуулсан байгаа. Орос хүндээ сайн тий. Тий. За тэгээд ямар учраар энэ номыг яагаад шилгээд орчуулсан байгаа вэ? Энэ номыг яагаад ингээд бид нар орчуулад ингээд уншигчтай ингээд толиулахар болсон бэ гэдгээс нэхлэх зүг болов уу гэж бодож байна. Энэ Гатопогой өөрөө одоо энэ нөгөө номыг бичихтэй одоо нөгөө өөрөө нилээ одоо тэнгэрт өөрөө одоо бас ингэ нэлээд шүмшиглэж ингэ битсэн гэж байгаа шүү дээ. За тэгэхээр манай төрийн бус байгууллага маань болохоор одоо өв түүх соёлоороо
соён гэрээ гэсэн хүмүүстээс нөгөө ийм соён гэрэл хөтөлбөр явуулдаг. Тэгэхээр энэ номыг бас ингээд одоо нөгөө их хааныхаа хүүхэд насны тухай ном байдгүй учраас их хааныхаа хүүхэд насны тухай ингээд энэ номыг ингээд орчуулад хэвлүүлэх гэж зорилт тавьсан. Тэгээд яагаад ингэсэн бэ гэхээр одоо хүүхэд залуусыг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх тэр хөтөлбөрийн хүрээнд гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо цагт бол нөгөө эцэг эхийн эмээ өвөө нарын тулгымцсан асуудал нь энэ байгаа шүү дээ, тий. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Залуучуудыг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг нь өөрөө одоо тулгымцсан асуудал болсон байгаа. Тэгвэл энэ бидний өвөг дээдэс одоо нэг Монгол ёс заншил уламжлалаараа хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж хэрхэн төлөвшүүлж ирсэн. Тэгвэл Чингис хаан маань ч гэсэн тэр 13 дугаар зуунд бас хэрхэн хүмүүжиж төлөвшөж одоо тэр агуй удирдагч, агуй жанжин, агуй их Чингис хаан болсон юм бэ. Тэгвэл энэ номон дээр яг энэ тухай өгүүлсэн байгаа. Зөвхөн Чингис хааны маань төдөөгөө тухайн үед амьдарч ирсэн хүмүүсийн ч гэсэн тэр бас үеийнх нь хүүхдүүд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бас хэрхэн хүмүүжиж төлөвшсөн тэр тухай ингээ бас байгаа. Тэгэнгүүт одоо энэ ном маань одоо нийт 5 Батраман гэж байгаа шүү дээ. Тэгвэл 5 Батраманд Чингис хааны маань хүүхэд үе буюу 9-с 13 хүртэлх насны 4 жилийн үйл явдлыг маш дэлгэрэнгүй хүүрнэлтэйгээр өгүүлсэн байгаа. За тэгээд энэ номын баяр дээр хүмүүс нэгээр энэ номоор сонирх нь уу? Маш их сонирхож байна. Маш их сонирхож байна. Яагаад гэвэл одоо Чингис хааны маань хүүхэд настай ялангуяа 9-с 13 хүртэлх яг энэ нөгөө хүмүүждэг, төлөвшдөг насных нь энэ үйл явдлыг маш тодорхой дэлгэрэнгүй бичсэн энэ түүхэн ном байдгүй юм байна. Түүхэн ном байдгүй юм байна л да. Тэгэхээр одоо уншигчд маань маш одоо бахархалтайгаар хүлээж авсан. За би нэг жишээ яриа л да. Одоо нэг зураач залуу ирсэн. За тэр зураач залуу одоо 2 жил ингээд Чингис хааныхаа хүүхэд насны тухай комик гаргах гад судалгаа хийгээд явсан чинь яг энэ хүүхэд насныхын тухай ном байдгүй юм байна. Тэгээд манай номыг одоо бүр олзуурхаж хараад тэгээд тайлбарлаж өгсөн. Тэгсэн чинь би одоо яг энэ ном оллоо. Комик зурах, комик хийх ном оллоо. Тэнгүүд надаа шууд ингээд нүдэнд маань энэ үйл явдал Тэмүүжин гэ бага насны үйл явдал шууд харагдчихэв. Гэж байгаа юм. Тэгээд тэр одоо шууд ингээд нөгөө мэдээлэл орж иж штэ. Тэгээд нүдэнд нь харагдаад би одоо энийг уншаад би комика хийн. Тэгэхээр энэ ялцчгүй энэ Чингис хааны маань хүүхэд насны энэ тухай ийм дэлгэрэнгүй ном байхгүй байхад байна. Тэгэхээр одоо уншигчд маань энэ номыг болохоор 13-аас дээш насны бүхэн уншихад ойлгомжтой. Тэгээд маш энгийн аргын хэлээр бичсэн. Тэгээд одоо номны баяр дээр ирж байгаа уншигчд маань ирээд ингээд бүр ингээд дэлгэж үзээд бүр ингээд уншиж үзээд үнэхэрийн одоо ойлгомжтой бичсэн юм байна. Ямар дэлгэрэнгүй бичээвэ гэд тэг маш их баярлж байсан. Тэг бас нэг ээж ирж авсан л да. Тэг охин нь одоо Оросд сурдаг. Тэгээд монгол хэлээ бас ингээд сайн мэдэхгүй байна. Би одоо нөгөө тэнд Оросд байдаг одоо яг монгол үндэстэн ястангуудтайгаа бас ингээд хамт сурдаг юм байна л да. Одоо Тува, Халимаг, Бүрээд оюутнуудтай хамт сурдаг гэж байна. Тэгэхэд ингэж ирж байна. Тэр хүмүүстэй одоо Монголынхаа түүхийг маш их судалт юм байна. Маш их судалт юм байна. Тэгтэл би өөрөө ингээд яг Монголдо төрж өссөн мөртлөө би өөрөө Монголынхаа түүхийг мэддэггүй юм байна. Тэр тусмаа би одоо өвгдийнхаа Чингис хааныхаа түүхийг бас мэддэггүй юм байна гэд охин. Тэгээ ээж нь охиндоо бас ингэж олзуурхаж авч өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр охиндоо би энэ номыг авчиж өгнө. Охин маань яг энэ номыг хүлээжсэн. Яг энэ Чингис хааныхаа хүүхэд насны түүхийг хүлээжсэн. Тэг маш их баярлсан. Тэгээд энэ номыг юм түүхэн судлагчид өссөн байна уу? Тэгэхээр юм гэж хөрнөвэ энэ эрдэмт нь. Энэ бүгд зохиол гэнэ гол үнэн бисэтэй гэж юм гэж ядж байна.
За ингэдэг л дээ. Монгол хүн хизээж түүхийг ялангуяа Монголынхаа түүхийг их хаатынхаа түүхийг худлаа юм уу буруу бичиж болдгоо. За. Тэгэхээр энэ зохиолч маань өөрөө бас тэгж хэлж бичсэн байгаа юм аа. За. Хэрвээ би Монголын болон Чингис хааныхаа түүхийг худаа юм уу буруу бичвэл Тэнгэрийн гэсгэл хүртнэ. Тэгж одоо ёстой тэнгэртэй залбирч ингэ бичсэн байгаа. Тэгээд мэдээж би өөрөө энэ цаг үед энэ хүмүүстэй хамт байсан юм байна. Дэрэгдэн байсан юм байна гэж аахгүй. Ягдвал энэ манай одоо Монгол зохиолч яруу найрагч нар одоо нөгөө тэнгэртэй гэдэг тэнгэрээс мэдээл орж ирлээ, онгод орж ирлээ гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ зохиолч манаас яг нөгөө онгодоороо хөглөгдөж онгодоос тэнгэрээс мэдээллийг авчин гэж бичсэн байдаг л да. За энэ номын орсоор гаргадаг Оросын уншигчд яаж өгч авсан байгаа вэ? Хэрвээ Оросын уншигчд маань одоо хүлээж авах гэсэн бол 3 удаа хэвлэгдэхгүй байсан байх. Тий. Тэгэхээр маш одоо нөгөө эрэлттэй те уншигчдын сэтгэлд хүрсэн болохоор 3 удаа хэвлэгдсэн болов. Тийм штэ. Тэгээд таны бодомжоор монголчууд уншигчд яаж өгч авах вэ? За ингээд бид нар сая 3 өдөр болсон номын баяр дээрээ ингээд анх удаа ингээд толиулж уншигчтай толиулж байгаа. Тэгэхэд уншигчд маань маш их баяртай хүлээж авч байна. Тэгэхээр яг энэ Чингис хааныхаа бага насны түүхээр манай уншигчид энэ өв түүхээ дээдэлдэг монголчууд маань энэ түүхээр ангад сангаж ирсэн байна. За тэгдэн 1 дугаар бодны 9 насаас 13 нас хүртэл тий. За энэ нэгээс 5 байтгаа тийм ээ. Нийт 5 байтар раман байгаа. За тэгвэл энэ 5 байтар раманд маань Чингис хааны маань хүүхэд насны 9-с 13 хүртэлх насны 4 жилийн үйл явдлыг маш дэлгэрэнгүй хөөрнөлтэй бичсэн байгаа. За. 1-р ботод маань одоо энэ Тэмүүжин хүүгийн маань 9 насны үйл явдал. Тэгэхээр одоо энэ бүхэл бүтэн энэ номонд те 430 гаруй хуудас энэ номонд зөвхөн 9 насныхны үйл явдлыг маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тэгэхээр зөвхөн Чингис энэ Тэмүүжин хүүгийн төдийгүй тухайн үед хамт байсан тэр түүхэн хүмүүсийн бүх үйл явдал тэр мөн чанар энэ 1-р ботод бас байх гэсэн үг. За 2-р ботод маань таны гарт байгаа 2-р ботод маань 11 нас хүртэлх түүхэн үйл явдал байгаа. Энэ тухайга. За. Дараа будсан. За дараа ингээ 3, 4, 5 дахь ботод маань болохоор одоо 5 дахь ботод маань Чингис хааны маань 13 насных нь үйл явдал байгаа. 3 номсоо. Тийм. Тэгэхээр одоо 3, 4-т нь болохоор мэдээж 12 тий 11-с 12. Тэгээд 12-аас 13 хүртэл тэр түүх үйл явдлыг маш дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Тэгэхээр нэгдээ үнэхээр л юм онцгой ном болно шүү дээ тий. Маш онцгой ном. За. Юугаар онцгой вэ гэхээр одоо Чингис хааны маань хүүхэд насны тухай маш ингэ дэлгэрэнгүй түүхэн үйл явдлыг өгүүлсэн ном бол байхгүй. Хоёрт нь болохоор энэ ном одоо Чингис хааны маань хүүхэд наснда ямар хэрхэн тэр хатуу замыг туулсан тий. Тэр хэрхэн хүмүүжид төлөвшсөн. Тэр үйл явдал, тэр мөн чанар, тэр зүй тогтол, тэр зам ёс энэ номонд Чингистэй байгаа. Тэрүүгээрээ одоо бусад Чингис хааны маань тухай бичсэн номноос өөр гэсэн үг. Тэгээд та энэ өөрөө энэ уншсан байна уу энэ ном? Уншсан. Үгүй 5 одоо 1-2 дахь бат. Яг энэ хэвлэгдсэн 1-2 дахь баттай уншсан. Тэгэхээр дараа гарах одоо хэвлэгдэж гарах 3, 4, 5 дахь баттай бид нар одоо бүр ингэж хүлээж байгаа. Бас л хүлээж байна. Тийм хүлээж байгаа. Одоо энэ 1-2 дахь бот маань одоо ингэж уншигчдынхаа гарт очиод ингэж дүүрэхээр бид нар 3, 4, 5 дахь баттай
ингээд хэвлэвлэнэ. Бусад тэр зохиолчд юу гэж дүгнж байна гэд. За. Тэгэхээр бас яг ингээд эрдэмтэд зохиолчд маань ингээд одоо нэг алдартай зохиолчд маань хэлж байгаа байхгүй юу? Үнэхээр ийм дэлгэрэнгүй те нэрэл яг дэрэгдэн байсан юм шиг битсэн юм байна. Ингэж их дэлгэрэнгүйгээр хүүрнэлтэйгээр ийм битсэн. Тэгээд яалтч байхгүй энэ Чингис хааны маань бүр ингээд те хүүхэд насны тэр мөн чанарыг бүр ингээд үнэхээр гаргаж чадсан байна гэж байгаа. Тэгээд та энэ юм гэж бодож байна. Монголд энэ хэрэгтэй ном гэж шүү. Маш их хэрэгтэй. За яагаад хэрэгтэй гэвэл юусе энэ өв түүхээ дээдэлдэг. За одоо энэ цаг үед те хүүхэд залуучууд одоо яг энэ Монголынхаа энэ ёс заншил уламжлалаас холдсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд залуучуудыг Монголынхаа ёс заншил өв уламжлалаар хэрхэн хүмүүжүүлэх юм, хэрхэн төлөвшүүлдэг юм. Тэгэхээр одоо эмээ өвөө аав ээж нар энэ номыг унших юм бол хүүхдээ тэр өвгд эцсийнхаа замналаар одоо хүмүүжүүлэн төлөвшүүлнэ. Тэгэхээр бидний одоо Чингис хааны маань 13 настай хүүхэдтэй тэр 9 13 настай хүүхэд ч өстой үнэхээр тэр хатуужсан байгаа, хэрсүүжсэн байгаа шүү дээ. Одоо нэг тэр үеийн 13 настай хүүхдүүд одоо нөгөө эрт цэрэг болдог, эрт цэрэг болж хүмүүждэг, төлөвшдөг байсан байгаа. Тэр эрт зоригтой дайчин тэр шин чанарыг олж авсан, мөн чанарыг олж авсан байдаг. Тэгээ одоо Бат хааны одоо тэр байлдан давалт үед те Европт ингээд тэр тулаан байлдж авах үед одоо нөгөө Зевс Сүбэдэжэнждийн цэрэгт бас энэ 13 настай хүүхдүүд байсан байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүдийг ингээд тулаанд оруулах гэдэг юм биш л те тулдуулах гэдэг юм биш. Тэр хүүхдүүдийг тэгж хүмүүжүүлж, төлөвшүүлж, хатуужуулж тэр эр зэрэгтэй болгодог. Тэгээд тэр дайчин чанартай болгож төлөвшүүлдэг байсан байгаа юм л та. Тэгэхээр тэр 13 настай түүхэнд байдаг гэж байгаа юм. 13 настай хүүхдүүд тэр Европт Монгол цэргүүдийн одоо тэр алдарт цуунаас айдаг тэр Европын цэргүүд одоо 13 настай хүүхдэд нэг л хүүхдэд 3 одоо тэр Европ цэрэг тааралдаад шууд бууж өгч ирсэн гэдэг түүхтэй идэг гэж байгаа юм. Ганцхан 13 настай ганцхан тэнд цэрэг хүүхдэд шууд бууж өгч ирсэн гэдэг. 13 настай хүүхдүүд тэр цэрэг хүүхдүүд дайсныхаа хааныг олзолж исэн гэдэг. Тэгэхээр 13 хүрэхэд 90 цент хүрсэн байдаг. Одооний энэ 25-аас 30 настай энэ залуучуудын тэр мөн чанарыг тэр хүүхдүүд төлөвшүүлсэн шүү дээ өөртөө бий болгоцсон байна. Тэгэхээр энэ Монгол ёс заншил уламжлалаараа тэгж хүмүүжүүлдэг. Ээж нар нь хүмүүжүүлдэг тий. Тэр баатар аавууд нь хүмүүжүүлдэг. Хатан ээж нар нь тэгж хүүхдүүдэд тэгж хүмүүжүүлж төлөвшүүлдэг байсан. Тэгэхээр тэр мөн чанар энэ номонд байгаа учраас одоо яг энэ өв түүхээр ангаж сангаж байгаа энэ цаг үед энэ номыг унших юм бол тэр уламжлал маань тий хүүхдээ хэрхэн багаас нь хатуужуулж, хэрсүүжүүлж, хүмүүжүүлж исэн, эр хүн болгож исэн, эр цэрэг болгож исэн. Тэр мөн чанарыг эндээс бас олж авна. Тэгэхээр таны энэ бодлын ном уншаад юм Тэмүүжин гişнээ 9 настайда ямар хүн байсан бэ? Ямар чанартай хүүхэд байсан бэ гэж ямар бодол байна вэ? За үнэхээр алсыг хардаг. За алсыг хардаг. Алсыг харна, уртыг харна гэдэг болохоор одоо энүүхэн хэдэн жилийн 5 жилийн юм уу 10 жилийн юм уу те 100 жилийн юм уу тэр богино цаг үеийг ирээдүйд болохыг хардггүй гэсэн үг л дээ. Мянганы цаадахыг хардаг. Тэр мянганы цаадахыг харах тэр бэлгэн, оюун, мэлмийн энэ 9 настайдаа нэгдсэн байдаг. Энэ таны бодлын Тэмүүжин гişнээ тэнгэрийн хүү байгаа юм уу ли хүнээ хүү байгаа юм уу? Газрын хүн байгаа юм уу? Мөн чанарын хувьд тэнгэрийн хүү. За. Тэгэхээр тэнгэрийн хүү
болох тэр мөн чанар хүмүүжил төлөвшлөн энэ 9-13 наснд нь л бий болсон гэсэн үг. За. Тэгэхээр эгэл хөвөн Тэмүүжингээс хэрхэн тэр агуу хаан болсон юм бэ? Тэгвэл тэр суурь нь энэ насанд нь тавигдсан. 9-13 наснд нь тавигдсан. Тэгвэл тэр түүхэн замлал нь энэ номонд байгаа. За таны бодлоор одоо энэ орчин үед Чингис хааны өөр төрлөө олсон юм уу? Юм гэж санана. Монгол улстай байна гэж шүү. Ийм хүүхэд байна гэж шүү. Чингис хаанд Тэмүүжинд адил шиг. Бид нар бол одоо ингэж мэдэхгүй шүү дээ. За Бага эсгийг бол мэдэхгүй. Тэр бол цаг хугацааны л одоо ер нь бол тэнгэр л мэдэх бах. Тэрийг тэнгэр л мэднэ. Тэнгэрээс сурвал юм шиг. Хөрстийн бид нар бол мэдэхгүй. Тэнгэр хэлсэн байсан ч бид нар тэр тухай ярьж болохгүй байхаа л гэж бодож байна. Энэ бол маш том тэнгэрийн юмыг бол бид нар ярьж болохгүй байхаа. За тийвэл та юм гэж санана. Энэ орчин үед Монголдо энэ Тэмүүжин хэрэгтэй юм уу? Мөн чанар нь. За. Мөн чанар нь хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Хиндэх хэрэгтэй юм бид нар. Монголчуудад. Хэд тийм Чингис хааны чанартай байх ёстой юм. Энэ Сэдүү, цэрэгчд, эрдэмчд ямар хүмүүс энэ Тэмүүжнийг чанартай байх ёстой юм бэ? За тэгвэл Чингис хаан маань өөрөө бол эрдэмтэн байгаагүй. За. Гэхдээ тэр их хаан болохын тулд эхлээд цэрэг байсан байгаа тий. За. Эхлээд цэрэг болно. Шууд одоо тэр эрэм шатыг алгасахгүй шүү дээ, тийм ээ. Эрэм шатыг алгасгүй мэдээж цэрэг байсан болсон байгаа. Тэгэхээр мэдээж үйл хэрэгээр харуулсан байгаа шүү дээ. Зүгээр яриад ямар ч хүн зүгээр би яриад нэг дарга болохгүй шүү дээ, тий. Тодорхой хэмжээ тэр хүн ажлаа сайн хийгээд би удирдагч юм байна гэдгээ харуулж иж дарга болж байгаа. Яг тэрнтэй адилхан Чингис хаан маань ч гэсэн үйл хэрэгээрээ тий тэр үйл хэрэг мөн чанараараа л мэдээж цэрэг болсон байгаа. За. Дараа нь мэдээж удирдагч болсон байгаа. За. Женжин болсон байгаа. Тэгээд хаан болсон байгаа. Дараа нь мэдээж агуу хаан болсон байгаа тий. Мөнх хөх тэнгэрээ Монголд хайртай юм уу? Хайртай л байгаа. За. Тэгвэл мантай шинэ Тэмүүжний бүлэглэх үү монголчууд та? Тэрийг бас тэнгэр л мэднэ. За. Тэнгэрийн одоо мэдх юмыг хамаагүй ярьж болдгоо хал гэж бодож байна. Бид нар бас хэрэг ингээд бас л катапавга хэлсэн мэдэг шүү дээ тий. За. Тэгвэл бас ингээд тэр тэнгэрийн санаагаар болох тий. Бүх юм тэнгэрийн санаагаар болдог шүү дээ. Аль ч цаг үед тий. Бүх юм тэнгэрийн санаагаар болдог. Тэгвэл тэнгэрийн санаагаар болох юм бид нар бас хамаагүй бас ярьж болохгүй л ах гэж бодож байна. Мэдээж бас нөгөө юу байдаг л ахaltaа одоо түүхийн их сурвалжууд уншихад байдаг шүү дээ тий. Бас нэг нууц юм байна, даалд юм гэж байдаг бах. Тэгвэл ягаад нууц, ягаад даалд гэсэн баг юм тий. Тэгвэл тэр үгийн утга учир ягаад тийм үг байгаа юм. Хэрвээ даалд нууц гэсэн үг байхгүй бол ярьж болох л бахал та. Тэрийг одоо бид нар бол сайн мэдэхгүй шүү дээ. Ер нь бүх юмыг тэнгэрэл мэднэ. Энэ Чингис хааны энэ Тэмүүжний чанартай хүмүүс орчин үед хэн болох байгаа вэ? Төөрийн албаны хүн болох байгаагаа, эрдэмтэн болох байгаагаа хэн энэ Тэмүүжний чанартай хүн орчин үед болох байгаа вэ? За энийг ярихын тулд бас тайлбар хэлэх болов гэж бодож байна. За эрдэмтэн мэргэд гэдэг хүмүүс бол мэдээж одоо яг энэ 13 дугаар зуунд бол Чингис хааны маань зөвлөхөд байсан шүү дээ. Зөвлөхөд байсан тийм ээ. Тэгвэл бас та яг ингэж хэллээ л дээ төрийн хүн гэж хэллээ тийм ээ. Мэдээж төрийн одоо үйл хэргийг авч явах хүн гэж яг тийм төрийн үйл хэрэг төрийн осонд сурсан
тий төр гэж төрийнхөө ойлголтыг мэдэх төрийн ёс гэж ямар ёс гэдэг яг Монгол төрийн ёс гэж ямар ёс гэдэг тэр ёсыг одоо мэдээж ёсонд суралцсан тийм хүн одоо төрийн үйл хэргийг авч явах төрийн хүн болох болов гэж бодож байна. Мэдээж тэр ёсонд сурахын тулд мэдээж бас нэг тэр төрийн үйл хэргийг авч явахын тулд мэдээж одоо ёс цаац гэж байгаа шүү дээ тийм ээ. Манай монголчууд сайн мэдж байгаа ёс цаацаа сайн мэднэ тийм ээ. Тэгэхээр тэр ёс цаацаа сайн мэддэг, ёсоо мэддэг, цаазаа мэддэг тийм хүмүүс л одоо төрийн үйл хэргийг л авч явах хүмүүс болол гэж бодож байна. Чингис хаан бол энэс давсан бүр дээд мөн чанартай. Тэгэхээр тэр дээд мөн чанартай хүн ганцхан байгаад байна шүү дээ. Тухайн үед ганцхан л байсан байна тий. Яг тийм дээд мөн чанартай хүний тухайл та асуугаад байгаа шиг байна. Тэгэхээр тэр хүний тухай яг одоогоо та дээр ярих болог байх гэж бодож байна. За сүрэн багана. Манай ярилцлага нэвтрүүлэг манай дуслаа. За. Тэгээд энэ сүүлчдээ та энэ юник камер руу хараад монголчуудаа ард түмэндөө шууд өгөөх хэлээрээ ном тухайгаа бас тэгээд өөрийнхөө бодомжоо шууд хэлээрээ чи хараа. За өв түүхээ дээдэлдэг эрхэм уншигч та бүхэндээ за энэ Алексей Сергеевич Готоповой буюу Монгол эрдэнэ Готовгойн Эгэл хүүн Тэмүүжин номыг худалдан авч энэ үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хэрхэн ёс заншлаараа уламжлуулж үлдээх вэ? Тэгэхээр та бүхэн энэ номыг авч уншаарай. Одоо ингээд соён гэгэрээрээ, бэлгийн мэлмигийн нэгээрээ, оюунаад хэлээрээ гэж хүсэж байна. За, эрхэм үзэгчдээ та бүгд Eyes Global-ийн нээлттэй ярилцлага нэвтрүүлэг үзлээ. Студид Баттале Багдаев хөтлөгч Аллаф. Өнөөдөр манай зочин Ринсингийн шүрэн багана мөнх гişүүд үйлчлэх төрийн бүс байгуулгын гишүүн байлаа. За, эрхэм үзэгчдээ дахин уулзтраа баяртай.